За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлийн сэдэв маань харьцааны тэнцэтгэл. Хичээлийн зорилго харьцаа ба пропорцийг ойлгох, өгсөн харьцаагаар хуваах, зурах, пропорцийг мэддэхгүй гишүүдийг олох. За энэ зурган дээр 3 цэнхэр төрс 2 шар төрс байна. Тэгвэл цэнхэр төрсийг шар төрсөнд харьцуулсан харьцаа нь 3-ыг харьцах нь 2 болно. За энэ төрсөн дээр нэг цэнхэр од 3 шар од байна. За тэгвэл нэг цэнхэр одыг 3 шар одод харьцуулсан харьцаа 1-ийг харьцах нь 3 болно. За бодлого 1. Аав хүү хоёрын өндрийн харьцаа 2-ыг харьцах 1 ба аавын өндөр 174 см бол хүүгийн өндрийг ол. За бодлоготой хийхдээ товчжгэл хий. За 2-ыг харьцах 1 гэж өндрийн харьцаа байгаа учраас аавын өндрийг 2 эрчмээр хүүгийн өндрийг 1 эрчмээр тэмдэглэе. Тэгвэл аавын өндөр нь 2 эрчим буюу 174 см. Иймд хүүгийн өндрийг олохын тулд 174 см-ийг 2 хуваагаад 87 см. 87 см нь хүүгийн өндөр буюу 1 эрчмийн урт гэсэн үг. За бодлого 2. Дондгийнх 160 бог малтай хонин ямаанаас 7 дахин их байсан бол хэдэн хонь хэдэн ямаатай вэ? За бодлолт. Хонин ямаанаас 7 дахин ихт бол түүнийг харьцаа ашиглан бичвэл хоныг харьцах нь ямаа гэсэн харьцаа нь 7-ыг харьцах 1 гэсэн үг. За энэ бодлогыг бид нар хэрчмийн аргаар бодъё. За хоныг тэгвэл 7 гэрчим, ямаа 1 гэрчим. Яагаад гэвэл хонь нь ямаанаасаа 7 дахин их гэсэн. За ингээд нийтдээ бог мал нь 160 учраас ийм товчжгэлээр хийнэ. За нийт гэрчим маань 8 байгаа. Нэгдэр 7 нэмээд 8 гэрчим байгаа. За 160-ыг 8 тавихаар 20 буюу энэ бол 1 гэрчмийн хэмжээ буюу ямааны тоо гэсэн үг. Хонин ямаанаас 7 дахин их гэдгээс за 20-гоо 7-оор үзүүлээд 140. 140 хонь. За энэ бодлогыг бид нар шалгаж болно. За 20 ямаан дээр 140 хоньоо нэмэх юм бол нийт бог мал нь 160. За бүх хэсгийн хувьд ямар болохыг харьцуулахдаа энгийн бутархай болон ноог дүрийг хэрэглэн тэмнэгддэг. За жишээ 1-ийг харьцах нь 2 гэдэг нь харьцаа нь 2-ны 1 гэж бичиж болно. 1-ийг харьцах нь 7 гэсэн харьцааг 7-ны 1 гэж бичиж болно. 2-ыг харьцах нь 4 гэсэн харьцааг 4-ний 2, 2-ыг харьцах нь 14 гэсэн харьцааг 14-ний 2 гэж бичиж болно. За энэ тэнцүү өрчмөд авсан байна. За энэ тэнцүү өрчмийн эхнийх нь бол 6 хуваасан байна. 6-ныхаа 4-ийг ногооноор бодсон байна. Дараагийн хэрчмээ 12 хуваасан байна. За 12 хуваасныхаа 8-ыг аваад 8-ыг ногооноор бодсон байна. За тэгвэл энэ хоёр анхнаасаа тэнцүү өрчим байсан буюу энэ хоёр хэсгийнх нь урт тэнцүү байна. За ийм учраас 6-ны 4 тэнцүү 12-ны 8 гэж бичиж болно. За эдгээр хэсгүүд нь тэнцүү байна гэдгээс 6-ны 4 ба 12-ны 8 гэсэн бичлэгнээс бид нар харьцаагаар бичих юм бол 4-ийг харьцах нь 6, 8-ыг харьцах нь 12 гэж бичнэ. За энэ бодлогон дээр бид нар мэддэхгүй байгаа тоогоолъё. За тэгвэл 27 3 туугаад 9 гарсан байна. Тэгвэл 6 3 тугаахаар за 2 гарна. За тэгвэл энэ бид нар харьцаа ашиглаж бичье. 27 харьцах нь 9, 6 харьцах нь 2 гэж бичье. За 27-г 9 тугаахаар 3, 6-г 2 тугаар 3 учраас нэг тэнцвэлж бичиж болж байна. За тэгвэл бид нар буцаагаад энийг уруулж бичиж болно. 9-ийг 27-д харьцах юм бол 2-ыг 6-д харьцантай тэнцүү болно. За энгийн бутархайгаар юмыг бичиж болдог учраас 9-ний 27, 2-ны 6 гэж бичиж болно. За дараагийн харьцааг 27-ны 9 тэнцүү 6-ны 2 гэж бичиж болно. За тэнцүү харьцаануудыг пропорц гэнэ. Захын гишүүдийн үржүүр нь дундах гишүүдийн үржүүртэй тэнцүү байдаг. За тэгвэл 27 харьцах нь 9, 6 харьцах нь 2 гэсэн харьцаа аваад 9, 6, 2 нь дундах гишүүд болох нь байна. 27, 2 харин захын гишүүд гэсэн. За тэгвэл 27 2-оор үзсэн нь 9-ийг 6-аар үздэг тэнцүү. Учираас энэ бол пропорц байх нэ. За бодлого 3. Тогооч хоолндоо сонгон ба чинжүүг 1-ийг харьцах нь 3, будаа ба махыг 5-ыг харьцах нь 3 гэсэн харьцаагаар хийдэг бол тэнцүү харьцаагаар орцыг бичээрэй гэсэн байна. За сонгон бол чинжүү нэг сонгон авахд 3 ширхэг чинжүү орно гэсэн үг. Тэгвэл 2 сонгон авахд 6 чинжүү. Тэгвэл 4 сонгон авал хэдэн чинжүү орох вэ гэж асуусан байна.
За 9 чинжүү байхад сонгон хэд байх гэж асуусан байна. Дараагийн болгон дээр будаа мах хоёрын харьцааг үзсэн байна. За 5 кг будаа авахад 3 кг мах орно. Тэгвэл 15 кг будаа авахад 9 кг мах орох нь. 21 кг мах авахад хэдэн кг будаа авах вэ? 40 кг будаа авахад хэдэн кг мах авах вэ гэсэн бодлогыг бодъё. За 1 сонгон авахад 3 чинжүү орно. 2 сонгон авахад 6 чинжүү орно. За 4 сонгон авахад тэгвэл 12 чинжүү авах нэ. За 9 чинжүү авахад 3 сонгон авах. За 5 кг будаа авахад 3 кг мах, 15 кг будаанд 9 кг мах. Тэгвэл 20 кг маханд 35 кг будаа орох нь. 40 кг будаа авахад 24 кг мах авах нэ. За эндээс бид нар сонгон ба чинжүү харьцаа болгож, пропорц болгож бичье. За нэгийг харьцах нь 3, тэнцүү 2-ыг харьцах нь 6 гэсэн юм харьцаанууд тэнцүү харьцааг бичье. За тэгвэл 1 6 2 нь захын гишүүд болно. 3 2 20 нь дундах гишүүд болно. За тэгвэл захын гишүүдийн үржил нь дундах гишүүдийн үржилтэй тэнцүү гэсэн учраас 1-ийг 6-аар үржихээр 6, 3-ыг 2-оор үржихээр 6. Тэгвэл энэ бол пропорц мөн байна. За дараагийн 2-ыг 6 тарьцуулсан харьцаа, 4-ийг 12 тарьцуулсан харьцаар тэнцүү болгож бичье. За тэгвэл захын гишүүд нь 2, 12 болно. Дундах гишүүд нь 6, 4 болно. За 2-ыг 12-оор үржүүлсэн 24, 6-г 4-оор үржихээр 24. Тэгэхээр энэ хоёр харьцаа тэнцүү байгаа учраас энэ маань пропорц болж чадж байна гэсэн. За дараагийн харьцаа 4-ыг харьцах нь 12. За 3-ыг харьцах нь 9 2 тэнцүү юу? Тэгэхээр 4 9 2 нь болохоор захын гишүүд, 12 3 нь дундах гишүүд. За 4-ийг 9-оор үржихээр 36, 12-ыг 3-аар 36. Тэгэхээр энэ бол тэнцүү байна. Ийм учраас эдгээр харьцаанууд бүгдөө пропорц болж чадах нэ. За тэгэхээр энд 6 дундах гишүүдийг бид нар бол улаанаар тэмдэглэсэн байгаа. Захын гишүүдийг хараар тэмдэглэсэн байгаа. Тэгэхээр энэ хоёр харьцаа тэнцүүл байх юм бол энэ пропорц болдог байх нэ гэсэн үг. За ингээд өнөөдрийн хичээлийг ойлгосон бол дараах бодлогуудыг бий дааж бодоорой. Дасгал 1. Бодлого 3-аас будаа ба махан дээр пропорц бичиж шалгаарай. Дасгал 2. Дараах пропорцоос үл мэдэгдэх гишүүнийг олоорой. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.